Зүү үзэмшин нутгийн Харгав нүүдэл соёл аймхан жуулчлалын цэг дээр 2 дахь жилдээ ирсэн хуралсүхтэй хандхад уулзсан. Сайн байна уу? Өнөөдөр ирэхэд таны бас наадам хийсэн. Тэгээ бас анхны өнөө жилийн аяллаа багаанд тосч ийн гэж байна. Тий, анхны хүмүүстэй зориулаад 93 наадмын хөтөлбөрөөнөө одоо жуулчдаа зориулаад хийсэн юм аа. Хүчит бүх 64 барилдсан. За хурдан морь 20-д морь чиглэсэн. Тэгээ сур харваанд бол бас арга бараа хүмүүс оролцсон. Өнөө дараа баг хаанхын жуулчд галтай байна уу? За манай хамаг анхны жуулчлалт маань болохоор Шанхай хотоос голдуу ирсэн. Тэгээ эргээд Ухаан, Шангаанаас Нэднэн бас танахыг ирээ сурвалжилж ирсэн. Тий. Өнөө жил Нэднэнтэйгээ ямар өөр болсон шинжилт хийсэн талууд байна уу? За уг нь бол голдуу хүүхдүүд зориулж хийжсэн бол өнөө жилээс одоо морь унах баг эргээд томчуулын баг тэгээд бас өдөр хоногийн хувьд бас 7 өдрийн баг гэх зэрэгээр өөрчлөлт гарсан. Уул нь бол таны дандаа өмнөд орны хүмүүс жуулчдын илүү тосдог. Одоо бас ингээд орон нутгийн хүмүүсээс тосч эхэлж байна. Тий, өнөө жилээс бол одоо тосч эхэлж байна. Бээжингийн компанитай хамтарч ажилдаг болов. Тий, манайх чинь болохоор Бээжингийн жуулчлалын компанитай одоо Хамтраад. тий 17 оноос эхлээд одоо болтол хамтарч байна. Энэ компанийн танайд одоо ингээд жуулчд холбогдож өгөөд Одоо болтол тэгж байна. Одоо бид ч гэсэн одоо өөрөөдөө бас хүмүүс татаж чадах хэмжээтэй болцсон. би нэг төр Шангаангийн хүүхдтэй ярьсан. Өнөө даны багын. Тэр бол бүр ахаад ирнэ. 人叫什么名字呀？我叫黄景行，几岁啦？ 7岁，从哪里来的？香港，那你这次是第一次来到草原吗？是很开心，看到银河系，哇，那你还会再来草原吗？ Ухааны ээж хүү хоёр бас бүр юу гэж нэгсэр энд ирээд Монгол хүмүүний зүгээр ингээ байж байгаа байдал нь гоё мөртлөө сэтгэл нь илүү гоё байна гэж ярьж байсан. 如果打分的话，100分，你们打多少分？我觉得我应该打120分，因为我所多的很多东西是我们原来缺失的，你到这里来才有这样的氛围让你去寻找，并且体验它，不是表面上的东西，他们是刻在骨子的那种文化的传承，他们能保留，我觉得很了不起，很尊重他们，应该学习他们。对，就是他们对心灵上的美很。干净，对，他们眼睛和心灵都是很干净的。然后他们对孩子的教育态度是我们要学习的，就是不要太精细的握在手里面，要把孩子丢过来，家长不要跟过来最好。 За энэ удааны хүмүүс бас мань урд иржсэн хүмүүстэй адилхан тэгээ нүүдэл соёл өхвэгалаа татгцсан хүмүүс байсан. 17 оноос аваад жил болгон одоо хижгийн үед хэдэн жил асуултсан тийм үү? Тий, ижгийн үед л одоо хийж даагүй. Гүүл 17 оноос Бүгд хийжсэн. Тий, жууны 7-8 сартаа. тэгэд хуучин иржсэн жуулчд ахантаа ингээ 2 дахь удаага ирж гин үү? 2 дахь удаа гэхгүй бүр 5-аас 6 удаа, бүр 7 удаа ирсэн хүмүүсээс байна. Хүүхдүүд ээж аауд нас сэтгэл ханамжтай, хүүхдүүд нь бас дуртай юм байна. Тий, одоо энд ирсэн хүмүүс болохоор хамгийн олон ярьдаг нэг хөдөлгөөн нь бол морь унах. Морь унах амар дуртай. Тэгээд бол бас өнөө жилээс гайлна өдөр болгон морь унах юм хичээлүүдийг бас гаргасан. Тэгээс үүний дотроос олон удаа ирдэг хүмүүсийн хувьд л одоо хамгийн гол нь их байгалийн гой үжимжид татагтаа бүр энэ дэрвэл тэгээд сэтгэл санаа гой тайван болдог. Тийм мэдрэмжээсээ болоо ирдэг. Тийм өчтөрөөс бүр од харлаа гэдээ бүгд баяртай байсан. Мөн одны хичээлж гэсэн бүн тусгай багшч болоод оруулдаг болохоор бүр дуртай. За өнөө жил Нэднэнтэй адилхан бол бие угаадаг өрөөгөө ингээ шинчилсэн байна. Хотын хүмүүс чинь одоо хөдөө ирвэл одоо нэгдүгээр шаардлага нь бие угаах болоод зорлон тийм ээ. Тий. Одоо онцгойл нь одоо өмнөд орноос ирсэн манай жуулчд маань өдөр болгон бие угаах тийм дадгалтай болсон. Тэр усод энд ирсэн ч гэсэн тэр дадгалаасаа болоод угаах тийм шаардлагатай. Тэгээ өнөө жил тусгайл нь одоо бие угаах өрөөгөө шинчил хийсэн. Одоо мөн жорлонгоо бас их угаалд ээлтэйгээр тэгж засалд оруулсан. Өнөө жилийн хамгийн анхны баг ирсэн байна. Энэ багийнхан хизээ босчих юм. Энэ багийнхан яг маргааш 18 өдөр хүчнэ. Тэгээ залгаад өнөө жил хэдий багууд тогтцоод байна. Одоо энэ багаа гаргуул 7 баг байна. Бараг хэдий болтол үргэлж ирнэ гэсэн үг. 8 сарын 28 болтол үргэлж ирнэ. Тэгээ одоо ирэх чигээ тэр багууд бол мөн одоохийн өмнөд орны тийм бүгд өмнөд орны. За ингээд та бүхэн маань Шилэнгол аймгийн Зүү Зэмчин гошууны
харгав нүүдэл соёл ямар ухаан зөвлөлийн газарт тавтай морилно. 我是从武汉过来的，但是现在是爱上这片草原了，空气好，天空很美，草原也很美。我们昨天观了星，星空很美，这里的月亮、太阳、星空都跟我们那边是不一样的，非常的壮观，就是我们平时见不到的场景。然后这边的人对我们非常的友好，到这里生活更有那种环保意识。就怎么去保护这个草原，不乱扔垃圾，节约用水、纸张都是要节约的。其实，在我们的很多生活里面是缺乏这样的意识的，要加强。还有就是，我觉得草原的这个文化的传承做得很好，然后晚辈在长辈面前是很尊重的，要向他们学习。昨天晚上我们一起看星星，看到银河呀，一些平常在大城市里看不到的一些奇观。在这边的话，其实可以感觉自己的心是变得宽广一些的，就胸怀就变得宽广了。因为以前课本上总是说，少数民族多么的热情好客什么的，这在确实提到他们真的是非常热情的，深切感受，对，深切感受到，亲身体验。也在这儿学了很多必备的生活技巧之类的，也锻炼自己动手能力嘛。然后呢，了解一些课本上我们平时学不到知识，比如说怎么掏乐乐车呀，或者是搭蒙古包。对，我们昨天对羊肉也非常好吃，非常好吃。特别昨天做的羊肉包子很好吃，吃的非常多，吃的非常多。还会推荐给你的朋友吗？对，会的。一定会推，这是人生体验的很稀缺的体验。对7月份来到草原，我真的觉得我今年是我人生非常丰富的一年，这种体验特别难得。